Монголын бит бус өвийн 7 ай савд аман илэрхийллийн өв бол чухал байр суурийг эзэлдэг. За энэ өвийг уламжлуулах бодлого үйл ажиллагаа 20 оноос зохион байгуулж байгаа. 20 онд бид нэр Өвөрхангай аймгийн аман өвийн сурагч багшаараа юрооч магтаалж үн олдыгоо урьж ажиллуулж за түүний зохиосон Өвөрхангай аймаг байгуулагдсныхаа 90 жилийн зохиосон Өвөрхангай магтаалыг аймаг даяараа уншиж за мөн аман өвийг уламжлуулах аяныг зохион байгуулан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг шинжлэх ухааны академийн хэл утга зохиолын хүрээлэнтэй хамтарч зохион байгуулж исэн. 2022 онд 12 сумын 5 дугаар сургуультайгаа хамтраад за үн бол багшийн тухайн сургуульда аман өвийг үүн дотроо ерөөл магтаал морь бүхийн цолыг уншиж сургах өвлүүлэх тэр үйл ажиллагааг бол эрчимтэй зохион байгуулсны үр дүнд өнөөдрийн анх дугаар уралдаанд зохион байгуулагдж байна. Анх дугаар уралдаанд 4 насны ангиллаар 40 гаруй өвлөн уламжлагч оролцож байна. Ер нь цаашдаа энэхүү аман өвийг ерөөл магтаалыг байгууллага хамт олон за тухайн ахан дүүстэй өөрөө нэг ерөөлчтэй магтаачтай байх юм бол энэ өв илүү их язгуур өвөн хадгалагдж уламжлагдана. За манай аймагт бол Монгол улсын авраг малчин аймгийн шилдэг өвлөн уламжлах ерөөлч магтаалч Лүндаа Жанцсан за Монгол улсын соёлын тэргүүний ажилд ерөөлч магтаалч Пансан за Батбаатар за мөн ерөөлч магтаалч Яруу найрагч Эрдэнэбат зэрэг хэд хэдэн ерөөл магтаалыг язгуураар нь өндөр түвшинд өвлөн уламжилсан ийм өвлөн уламжлагч нар байдаг. За мөн энэ өвлөн уламжлагчдаа ч гэсэн бид улсын уралдаанд Хинтээ аймагт болсон улсын уралдаан, Өмнөд Говь аймаг, Баян-Онгор аймагт болсон улсын уралдаануудад дэмжин оролцуулж байгаа. Урд сайхан газараа уран зэнштэй мунаараа удаад алхан түжээд хун цэгшиг дуугаа нэлсэн хулан цэгшиг зэнэс хурдан сайхан өмнөдөө зэлэндэн зэгсүүш ногтон зэнжэнд зэлсэн юм байна. Сэтгэл зүйн алхсан зэгсэн зай
байж ороосон хазаар дамд юмсан халин дамдсан хатирч илгэж явсан хавтай газар гантай юм шиг харангуй шүн дэндүүдээ юм шиг хазаар болон масан ч байна буруу зүг унахуйж байна болон замдаг зэрэгжээж байна эд бүгдийг тоожиж яахан барах вэ болохгүй зэхнийхээ эхэн дээр зэрэгцүүлэн дэвсэн цагаан эсхийн гурван хоньны носыг өрөө зузаануулах хурийн усаар усарч хийсэн хурдан мороор татаж хийсэн хун цагаан эсхийн дээрээ ирсэн гэж дээдчлэх эдээ ундааг инүүлхэн тавьжээ. Энэ бүх эдээ дэлгүүрийг илүүлж үгээр хэлвэл таван төрлийн тасны яган мөрөөсөөр тодорсон доттой төвчин царай яргын эцгийн өгчийг ирсэн болон хүмүүсээ эдээ цагаараа жижигсэн эдээ хоохын шаардлага эдээрээс сайхан тай хуучин гэдэг 무슨 속타성이 주시고 호르이스가 소선 하드에 양반 들이 주시고 어린 생얼룩이 응경부터 알았다고 어색했더라도 저들이 저렇게 지금 나한테 응금보로 같은 모드가 아시고땡 가끔스타 어떤 노황 어둠때 무슨 소가 나한테 어떤 더러운 때내 메시지들 이렇게 나한테 가령 무슨 같다고 알백모다 같았다 아이스만이 이렇게 알백모다 같았대 이렇게 색상 무슨 줄만에 헐증을 독승사 선마해 제 흔등등부터 흔내 들어온 것을 했으면 흔들 것들은 어디다 흔들고 말다 것을 역시 희귀의 소적성이 야들었으면 제일성 나랑나랑 같이 갖다 이렇게 남겨서 남들지 갖고 대가 땡기신 것도 앞서서는 못해 앞세나든 들어오대 알게 내는 저한테 알게 말고 하다테 손따라가 앞동에 하물을 적은 입술 속보자다 온다고 모르고 통과해 갔은 같아 저러가 또다 하나 뚝대고 저렇게 한 흐뭇대 환일세 갖고 들어가면서 한 흐세 두바는 헐증레데 멋진 사천만 해봐 제 인들 저질 생애를 흠훈드데 이크레 거긴 정들만 에브링 문들 속에 가슴 망다다 나도 생대인 것 쪼래 나오대인 것도 겨눴자다 아슬 그거딘 그랬으나 어쨌다다 무슨 내외죠 언들에게 간단 어드레가 아픈 생물 쉐죠 헐증질 생애 다버크만 어떠니들 시만데 정gen지 시들겠죠 아이고머리 시행이 상금도 저승 못된 주시고 저래서 내리겠지 내준 주시고는 남아 해버린 시 바잉 기승도 때 생각이야 대 hillin전도 달때 오메에게 왜도 식타요 저 언도에게 왜도 멀타요지 딘지나가 식가서지 대부분 호식 생기죠 엉망다 같이 여성의 땡으로 그지죠 회가 어째 왜도 들어대게 대신 대쇼는 나타야 Цагаан томрог бэлдэн гарын мотор дамжуулан цэвлэг үссэн мөргэй гэж байгаа сэргэлэн хонгордуудээ баруун шанаанаас нь авч иргээвэл Бадамжигаа зэтг дэлгэрч байгаа мэдээ. Зүүн шанаанаас нь авч иргээвэл зүйл бүрийн гэрдэн цотарч байгаа мэдээ. Орой дээрээс нь авч иргээвэл ойхоон нь зэлж байгаа мэдээ. Ар шиглэнээс нь авч иргээвэл агуу хүчин төгөлдөрч байгаа мэдээ. Бинч навчногооны шимүүлрооны сүмнээ матинсу үнсэн Монголын эдээ архин нэртэй болов жаргын чанартай сархат нэртэй болов сайхан бэлэгтэй энэ эдээгээ нартан амсартай мөнгөн доттортой агацсан хонбондан амсардаг стүүргээд нанантин хэтээ саанаа чамин хэтээ 8000 алтын хэмжээтэй намирсан цэнхэр хатганы хамтаар нарийн хөргөний шанал намируудан комбэрэ 88 секунд гэж намайг ирөө гэсэн таацсан цагаан 한간으로 나서 이값은 고른 게 고르사다 시장에 오시네 아일조치대한 일조치들도 흥기됐든 좋다 아니 쇼거든 강그릇은 나이민 노르상기 인다다 알자선 빌리안 다할때 구름 투적된 가시하는 것다 아고 육tuk제 토하트리는 것다 아무 있은 손같은 주택 주식되고 더웠던 우리 아떤 어떤 분들은 혼tum 비슷다 허름스럽고 단둥이었으면 가득다 다음에였으면 한타이 봐 가까운 곳에 가득해서 하시는 못하나 어떻게서 나라스부터 지선 난진부터 알고 줬음 바지도 흐르들었은 사건 선물하다가 사업들이 놓고다 어떤 분이 그랬는데 어떻게 가락가락 깎고르스타인 봐 너도 새끼 어여가 어이구치 가야가라 혼자들끼리 허워가라 실무시고 들었어 실무나는 무슨 떴다 실무끼리 내우리스 바지도 흐르들 내주신다 큰 선물하다가 사건들이 놓고다 어떤 일에 노래도 좀 어렵게 해주는 터를 내지도 터를 약도 하르스타일만 얼굴 핀 거라가 라이브티를 하여가라 어쩌저쩌 줄었음 아무 데리고 아선생님이 허가가 쉬고 들었음 실제는 건물었음 다 실컷 못하이니라도
Ширүүн гэртээ шилдэг нутаа шилдэг ангиусгаар ширүүн ничиж аваад намаа гэж зэврэл дочиг хатаа. Ихний сайхан гэртээ зүүдийн олон гэртээ ингүү юм тогтсон эргэн явцыг дагсан хаагийн юмар хандан согтойгоо хамтдаа гэртээ хоёр сайхан гэртээ хоригоо найрдаг хоригоо гэрийн олон өргөд За Монголын бит бүсүү. За би өөрөнд би үзчихсэн Монголын хэлээр мэдсэн өөрчлөж байна. За би ингэж Ерөөч магтаачдын аймгийн анх дугаар оролтоо үндэсний соёлын бит бус үеийн нэг их хэл аман уламжлал илэрхийллийн төрлөх ерөөл магтаалын үеийг уламжлуулан өвлүүлэх хойч үедэн сурчсан таниулах түвэн дэлгэрүүлэх Монгол аман соёлын үнэт төвийг өвлөн уламжлах сургалтыг дэмжих зорилгоор зохион байгуулагдж буй ерөөл магтаачдын аймгийн анх дугаар оролтоо энэхүү өндрүүдэн нээж байна. Дээрээс нь бидний нөгөө аварч үлдэх гээд байгаа Монгол өв соёл маань энэ дотор бүрэн бүрэлдэхүүнээр үндсэндээ багтаад явжээ. Өөрөөр хэлбэл энэ аман ярианы энэ соёл бол энэ дотор бол одоо бит ус үг бол тэр чигтээ багтаа явж байна. Өөрөөр хэлбэл эндээс одоо амаар гарч байгаа ерөөл магтаал дотор бол одоо бид бүхний зан заншил ахуй амьдралтай холбоотой за мөн хором найр одоо бүхэл одоо Монгол хүний зан заншилтай эд баялагтай ахуй соёлтой холбоотой бүх зүйлүүд бол энд ингээд өвлөгдөд явж байна. За энийг сонсож сууж байгаа та бүхэн ч гэсэндээ бас олон зүйлийг бодож байгаа. За энэ зүйлийг бас мэдээж тодорхой хэмжээнд энэ уралдаанд орохын тулд манай энэ оролцогчид маань бас тодорхой хэмжээнд өөрөө судлаач болж хувирдаг. Өөрөөр хэлбэл одоо юу гэдэг цаатынхаа ерөөл магтаалуудыг судалдаг. Түүн дээрээ дүн шинжилгээ хийдэг. Өөрөөр хэлбэл одоо юу гэдэг 8 настай хүүхдүүд бол зүгээр нэг гараад энэ үг хэлчихгүй шүү дээ. Чэйжлэхийн тулд энэ хүүхдүүд маань өөрсдөө энэ магтаал ерөөлийнхөө утга учирыг ойлгох гэх. Гэх мэтчлэн олон хүнд давуу тал байна гэж харж байгаа. Тэгээд энийг өнөөдөр ингээд зохион байгуулж байгаа аймгийн соёл урлагийн газрын хамт олон бас халуун талархал илэрхийлье. Хамтран зохион байгуулж байгаа манай 5 дугаар сургуулийн хамт олон маш их талархлаа. Энд бас ингээд ерөөж магтаалаа өрөөж сууж байгаа нийт сурагчдаа баярлалаа. Бас үндэс сонирхол халуун гадагштай баярлалаа. Энэ уралдаан маань жилийн жил үргэлжлэж цаашлаад бас улсын уралдаан болон ингэж өргөжлөж байхаа гэж найдаж байна. Яагаад гэж найдаж байна гэхээр манай Үүрэнгээ аймаг маань өөрөө төв албан ийм соёлтой аймаг. Тэгээд энэ манай Үүрэнгээс хамгийн одоо юу гэдэг энэ аман хэлбэрийг энэ одоо зохиолч яруу найраг төрөлдөг ийм хүмүүс маш бий болсон байдаг. За өөрөөр хэлбэл энэ бие бүрүүдээр жимаас асуудал олон хүний нэрлж болно. Тийм учраас энэ хүмүүсийн үр садад манай аймагаас төрөх ёстой. Энийг бэлдэх ажлын нэг хүрээнд нь бол энэ ерөөж магтаачдын аймгийн уралдаан юм аа гэж ингэж харж байна. Тэгээд өнөөдрийн үйл ажиллагаанд өндрөөс өндөр амжилтыг хүсээд нээсний мэдгдъя. Манай ерөөж магтаачдын төвөөс бол хамтран ажиллана. Одоо онлайн болон юугаар сургалтаар зааж сургах үйл ажиллагаанд дэмжин оролцсон. Энэ ерөөж магтаалыг бол ер нь хүн зүгээр нэг сурчдаг юм биш. За үнэндээ бол унган сайхан авиастай улсууд гэж бас байна. За тийм биш авиасаа хөгжүүлэхийн тулд бол одоо энэ жоохон сургуулийн хүүхдүүд цэцэрлэгийн наснаас аваад ерөөл магтаалыг одоо юу яа чэйжж олныг хүртэл болгож байна. Энэ бол ингээд чэйжлээд уншаад байна гэдэг чинь цаашаа өөртөө зохиодог болд юм аа. Ингээд олон сайхан ерөөл магтаалчид төрүүлэх үндэсийг тавьж байгаа танай аймгийн одоо соёл боловсролын урлагийн газраас зохион байгуулж өнөөдөр аймгийн засаг даргын тамгын газар дэмжиж үүн дотроос бас манай ерөөлч магтаалч дундаачин цунгаа бас хөрөнгө хүчээр оруулж энд оруулж үүнийг хөгжүүлэх тал дээр бол маш их хөдөлгөөн зүтгэл гаргаж байгааг маш их баярлж байна. За өнөөдрийн үндэсний сайхан өдөр Өвгөн Монгол орныхоо Өвгөнгээ аймгийн хавтгаар одоо ерөөч магтаалчдын уралдааны зохион байгуулж байгаа та бүхэндээ бол энд хором цугласан ерөөч магтаалч та бүхэнд зориулаад төмөн гэх гэдэг аялал магтаалыг
аюулгүй байна. 징기스 하니 미미기스 에크토 몽골의 호모저모 세븐 타바노타바타 지금 사가상 그대들을 잡다가 션다사요가 아예가건성 에비 호로동 헐러거물 터윤모 산조빈대로 Пансан гэдэг хүн байна. За тэгээд ер нь бол манай энэ зохиогч байгаа энэ Өвөрхангай аймгийн ерөөлч магтаалчдын анхны уралдаан болж байна. Энэ бол одоо хойч үедээ маш их үлгэр дуурайлалтай, үйлдэцтэй ганц аймагт биш улс одоо юунд бусад аймагуудаа ч гэсэн одоо их үлгэр дуурайлалтай, үр хөвгөд хойч үе залуучуудаа их одоо өвлөн уламжлах өв соёл гэдэг Монгол хүний өв соёл гэдгийг одоо бүрэн дүүрэн сурталчилсан ийм үйл ажиллагаа болж байна гэж би үнэлж байна. Энийг одоо манай соёл урлагийн байгууллагын одоо маш их зөв зүйтэй их сайхан юмыг зохион байгуулж байгаад нь их баярлж байна. Энүүнд намайг бас татан уралцуулж хөрөлцүүлж ирсэнд нь би одоо тэр бүгдэн ч гэсэн баярлж байгаа юм. За тэгээд энэ өв соёл гэдэг бол хойч үед үлдэж байгаа нь юугаар үлдэж яах вөхтэй зэрэг одоо жишээлх юм бол гэрийн ерөөл гэгтэл одоо гэр юунаас бүтдгийг хүний амьдрал хаанаас эхэлсэн, Монгол хүний амьдрал хаанаас эхэлсэн. За тэгэл бусад энэ бүхэл юмны ерөөлч одоо тэгээд одоо өв соёлыг л ярьж хэлж өгöd байгаа юм л да. Тэгэхээр бол энэ хойч үеийн багчуул одоо дамаа энэ хот суурин газрын өссөн энэ хойч үеийн хүүхдүүд л бол одоо
ер нь гэр гэдэг юунаас бүтдгийг, адуу гэдэг ямар байдгийг, тэр гуурстай байсан юм уу, гуурсгүй байсан юм уу, тэр яадаг гэдгийг, тийм хурдан байсан юм уу, үгүй юм уу гэдгийг одоо энэ өв соёлоороо эзэмшүүлж байгаа юм. Тэд нэр манай Монголын ард түмч одоо тэр болгон цугаараа юунд одоо тэр гэрт орж ирээд үр хүүхдүүдтэй хойч биш чинь гэрт орж ирээд тэр морийг унаад тэмээг унаад нүүдлийн өв соёл гэж чимээг одоо өөрснөө биеэрээ хийж чадахгүй байгаа учраас бол тэднэрт ганц үлдэх юм бол энэ өв соёл, энэ уралдаан тэмцээ, энэ үг хэл. За би энэ тэмцээ өнөөдрийн зохиогч байгаа ажлыг л ингэж л үнэлж байна да. За би тэгээд бол өвөр хангаан 30 ус сумаас оролцсон. За тэгээд би аймгийн сайн малчин Араада телевизээ алтан ботгоны эзэн би тийм тэмээ хариулдаг хүн байгаа юм. Тэгээд энэ малчид хөдөөгийн малчид дотор бол ер нь малаа малж байгаад ер нь энэ ерөөл махтаал ам дамжсан ийм гой үгтэй улсууд их байдгийн шүү ер нь. Айгүй бол хойтон жил дараа жилийн аймгийн ийм уралдаан болох юм бол маш олон хүн ирэх байх гэж би бодож байна. Тэр ам дамжсан ерөөлчд ирэх бахаа гэж би бодож байна шүү. Тэгээ та бүгдэд баярлалаа. Намайг 12 сумын 9-р багийн очир дагин гэдэг. Би цэцэрлэгт байгаасаа ихсүүлээд 5 юм болын ерөөл шүлэг чийжлжсэн. Тэгээд би тэр шүлэг ерөөлөө өвөөгөөрөө залгаж исэн. Өвөөдөө хайртай шүү. За би Монголын ерөөлч магтаалч нарын төвийн нарийн бичгийн дарга Буянхүү гэж хүн байна. За өрийн сайхан өвөр хангаан аймагт ирээд ерөөлч магтаалчдын анх дугаар уралдаан аймагтаа зохион байгуулагдаж байгаад маш их баяртай байна. За энэ уралдаан бол цаашдаа их үр өгөөжтэй болно. Олон сайхан хүүхдүүдийг ийм багаас нь ерөөл магтаал сургаж зааж байгаа бол энэ бол цаашдаа олон ерөөлч магтаалчид цаашдаа төрөх суурин тавигдж байна гэж үзэж байна. За манай ерөөлч магтаалчдын төв бол 1994 онд байгуулагдаад түүнээс хойш бол улсын уралдааныг 9 дахь удаагаар зохион байгуулсан байгаа. За энэ уралдаанд бол өвөр хангаан аймгаас олон сайхан ерөөлчид оролцдог. Түүний дотор бол Дамжин цэвэний Эрдэнэ Отгой, Жамблын Волоож, сүүлийн үед нэлээд төрж гарч орж ирж байгаа өн болд танай аймгаас бол эмэгтэй ерөөлч гарсан. Эмэгтэй ерөөлч бол их ховор байдаг. Энд бол Шарын дулмаа гэж эмэгтэй ерөөлч гарч улсын уралдаанд амжилттай сайн оролцож байгаа. За энэ ерөөлч магтаалчдын анх дугаар уралдааныг зохион байгуулж байгаа явдал бол танай аймгаас цаашдаа улсын уралдаанд олон сайхан ерөөлч магтаалч төрөн гарна гэдэгт бол итгэлтэй байна. Ингэж ерөөл магтаалыг одоо зааж сургаж цаашдаа өвлүүлж энэ соёлын бие тус ерөөл магтаалыг бол өвлөн уламжлуулах гэдэг дээр бол танай аймаг нэлээд сайн ажиллаж байгаа нь бол харагдаж байна. Энэ бол цаашдаа гэр сургалт гэж дээр үеэс явж ирсэн бол шав сургалтаар энэ ерөөл магтаалыг дэлгэрүүлж хойч үедээ үлдээх, дэлгэрүүлэх энэ үйлсд бол их амжилт олох юм гэж бол бодож байна. Ингээд энэ уралдаанд оролцож байгаа хүмүүстэй сайн сайхныг хүсээд энэ аймгийн засаг даргын тамгын газар, соёл урлагийн газарт их амжилт хүсье. За Монголын бит бүсгүй. За би өвөр хангаан Монголын ерөөлч магтаалч орж байна. За би ингээд
Азийн жижиг нутагт 10 Монголоор галдарсан гаргаарээрээ болсон Аштын мэлэг нутгийнхаа атрын ногоо нэждэрөөж амгалан нутгийн дэдийг ард олон тав хүндээ айдлан дэвшүүлээ. Хайрын сайхан өмнө таван бүхэнд алсын ирцэл ухаантай дуцаан чирэг биштэй залдаа улдаа жишээтэй Монголын сайхан нэрчүүдээ манлаа усан хүчүүдээ. Чингээр үедээ ариун дид болж цэцэг юмаа гэчтний аралтай хүмүүсж эррэвийн нэг үзээд эррэждэг хүмүүсийн асгэрийн наадандаа зайбын олон хүмүүсийн эррээ сургалтын багтаа эдэн Монгол болсон ширгэжил гэмтэрдэггүй ширмэлнэн баатай сэнжиг хангалтыг бүрдээ тай соёлын чиргүүдээрээ тай сутж бол донгороо хоёр жилээс халтаа хангалтч өгөө аваасаа хат хүртэн золгоотой хатнагтаа мартаатай ахуй шүтгээс татаатай заастай дүнж Бэтаатай давлаа дэвтэй бушинтай гарлаа давлаа хоохойтой гайхамшиг болсон хүчүүдээ. хан тэнгэрийн дагтатай хангауны хормодон халигэн орсон ханган мархны хөвөндөр хам Чингисийн үедэн хамаг Монголын нийслэл хооч үеийн нөвлсөн ховор түүхийн дурсгалтай хар хорон нутганы өнөртний түүхтэй өгөөд баян тагтаан өндөргэн дам одрори бурхты үтээсэн өргөн томон ардууд соёлон дэдэлсэн өрн дорны жуулчингийн чидүтлэн саатан жачилсан хар хорон нутганы хөххө тэнгэртэй сүсгэлээ төгшөөд үүдэн хөрсөн хүнүү төргөөрийн хүн чулуу хөшөө дурсгалтай хан мархны хөндидэн хадэтсин ангонтай халхи бишрэлдэрсэн дууда хамгарди шүттэй хар хорон нутганы эцэн гүрнэ байгуулсан эрэлхийг хаатын хөшөөт эрдэн зуугаан хамгаалсан гомгор бурхан захиустай Чингисийн хар сүлдэт түгэн шанхын хийгээд хадгалагдсан чулуун стамикийн үдэн шашнаандагаад мөнхөрсөн хар хорон нутганы хорводелхи сонсо 남구징은니 흡치녀 들어오이 티무징 somni 집내 사랑하고이 헤이헤이헤 저이헤이헤이헤이헤이헤 오등해 둘승님 오르르그 두해 살승님 헤이 amrjaya hams togdong nulims tokhorwa amrkhatavding makhs tomdan uyiter hey atta horsli men züd jusuhe hu so ayin dani ongdor yusin toga daksin 아니 하루 조식 하루에 사루도 타hul다 엉궁차가 탐먹으시 길에 디레버리싱 헤이헤이헤이헤 없는 물니 사붓 호르시기 샥 아또후나 엉궁 허이르다디 몽궁 하루도 서시 몽골이 대외 딩시 쇼르가야 하라 금khí 조성여러 등 징시 농문스르시 헤이헤이헤이헤 홀르게 머리대 돌아 어른들
sulad darde chacho Hullun içigun harva halo honarmın digişgilsi За би Өрөнгө аймгийн Хархантай сумын огол шар ухтад болно гэж юм байна. Энэ манай дүү шар ухтай бол дотор бид хоёр өвлөн дэгчд. Манай аав өрөөж муталж байсан үе. Морь цалны морь бүхэн цолдууддаг өрөөж муталж байсан. Одоо ингээд бид хоёр энэ анх дугаар уралдаанд оролцож байгаадаа маш их баяртай байна. За би ингээд Өрөнгө аймгаас гац эмэгтэй өрөөлч чинь одоо тэгээ над шиг эмэгтэй өрөөч олон болох болтугай. Энэ уралдаа маань одоо улсын уралдаан болох болтугай гэж хүсэн ирвэё. Богцсомоос ирсэн. Би Өрөнгө богцсомоос ирсэн хүн байна. Энэ Ерөөс Махтаалтын анх дугаар уралдаанд оролцож байгаадаа маш их баяртай байна. Би энэ Ерөөс Махтаалтын уралдаанд буурлын тухай ерөөл Орсон буурны Махтаалаар оролцож байна. Энэ уралдаанд оролцож байгаа нийт хүмүүсүүдэн ажлын өндөр амжилт аз жаргал сайн хүн хүсээрээ. Би Өвөрхангай аймгийн 12 сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулиас Ерөөл Махтаалтын аймгийн анх дугаар уралдаанд оролцож байгаа гайвгийн шинжиргэл байна. За би энэ наадмын энэ уралдааны Ерөөл Махтаал гэсэн хоёр дахь хоёуланд орж байгаа. Ерөөлийн төрөлд нь болохоор би гүүний үрсүү гаргах ерөөлийг хэлж оролцсон. Махтаалын төрөлд нь болохоор наадмын Махтаалыг хэлж оролцсон. Би одоогоор бол 7 ерөөл 3 мөрний цолтой байж байгаа. За энэ бүхнийг нь багш минь надаа өвлөн уламжилж ирсэн. За би өмнө гэвэл улсын уралдаанд орж байсан. Улсын уралдаанд шилдэг Махтаал Зээ Чулуунбаатарын одон авч байсан. Тэрний өмнө аймгийн наадмын нээлтэн дээр гарч ирсэн. Дараа нь тэрнийх нь бас өмнө театрын тайзан дээр морь цолж байсан ийм төвтэй байгаа. За ингээд энэ Өвөрхангай аймгийн анх дугаар уралдаанд орж байгаа бүх хүмүүст амжилт хүсье. За сайн бацхан уу. Өвөрхангай аймгийн Баталцын сумын ерөнхий боловсролын 10 ангийн сурагчдаас мэдчилж байна. Ингээд Өвөрхангай аймгийн анх дугаар Ерөөл Махтаалчдын тэмцээнд орж байгаадаа баяртай байна. Тэгээд өөрийн үеийн хүүхэд залуучуудаа Ерөөл Махтаалаа өргөжүүлж дээдлж явахыг хүсэе. Аймгийн Ерөөл Махтаалчдын анх дугаар уралдаанд маань одоо хоёр дахь үеийн Махтаалын үеэр одоо үргэлжилж байна. Одоо бүгдээрээ тайсны ар руу ороод оролцогч нараас сэтгэлийн сонсъё. За манай аймгийн Ерөөл Махтаалчдын анх дугаар уралдааны маань бас их онцлог. Манай эмэгтэй Махтаалчийн маань төлөөлөл одоо яг одоо тайзан дээр өөрийнхөө одоо бэлдэж ирсэн үзүүлбэрийг үзүүлж байна. За одоо эндээс одоо манай уралдаанд оролцсон хүмүүсийн сэтгэлдлийг сонсъё. За та хаанаас ирж оролцож байгаа хэн гэдэг хүн бэ? Богцсомоос оролцож байна. За таны нэр алдар? Миний нэр Дашил Зүсрэн гэдэг ээ. За ямар төрөлд нь орж байгаа вэ? Ерөөл Махтаалын төрөлд орж байгаа. За буурлын тухай ерөөл Орсон буурны Махтаал гэсэн хоёр төрлөөр оролцож байна. За Богцсомоос хэдүүл ирсэн бэ? Богцсомоос урчин ирсэн. Хэдэн оролцогч нартай ирвэ? Би ганцаараа ирсэн. За танд уралдаанд амжилт хүсье. За баярлалаа. За ихчээс сайн байна уу та? За сайн байна уу та өөрийгөө танилцуулаад уралдааныхаа сэтгэлдлийг хуваалцаач. За би 9 зүйлсмаас явж байна. Энэ уралдаа энэ хуучны юмыг дэлгэрүүлж байгаа маш их сайхан байна. Сайхан залуучууд их сайхантай. Энэ залуучуудыг ингэж өв соёлоо дэлгэрүүлж ивэл хойштой улам их гоё болмоор анх дугаар уралдаанд оролцож байгаа баяртай байна. Ямар төрлөөр оролцож байгаа? 5 гушуун малын Махтаалаа. Өөрийнхөө үзүүлбэрийг үзүүлсэн. Үзүүлээгүй одоо л орохыг чинь 60 гарсан. За танд амжилт хүсье. Баярлалаа. За одоо манай аймгийн Ерөөл Махтаалчдын анх дугаар уралдааны маань яг тайзны ард тайзнаа гарах гээд бэлэн байгаа. Одоо хүмүүсийг та бүхэндээ танилцуулъя. За манай дэлгэр насны манай соёл урлагийн аялал жуулчлалын газрын үе асуудал хариуцсан мэрэгжилтэй охин маань байгаа. Одоо ерөөсөө ярих ч заавгүй гол хүнийхээ бас нэг сэтгэлийг сонсъё. За ингээд миний сэтгэлээ хаваалцсан уу? За тэгээд Ерөөлж Махтаалчдын аймгийн анх дугаар уралдаан маш амжилттай үргэлжилж байна. За мөн одоо сумдуудаас
идэвхтэй сайн ирсэн байна. За тэгээд одоогоор давхарцсан тоогоор ерөөл магтаалын төрөлж нэг 50-д хүмүүс оролцож байна. Тийм. Хамгийн гол сумаас ямар оролцсон? За богд сумаас Үлзий Сүрэнгуй, за мөн одоо Лүндэ Жанцаах ирсэн байна. За тэгээд мөн одоо нөгөө нэг бэлэн цэцлэх номинацтаас хүмүүс идэвхтэй бүртгэгдэж байна. Тэгээд тэрэн дээр биш сайхан өрсөлдөөнтэй өрсөлдөх байхаа гэж бодож байна. За дүүд амжилт хүсье. За амжилт хүсье. За сайн байна уу та? За өөрийгөө сайхан танилцуулъя. За би Уранга аймгийн 9-р вагийн харьяат Монгол Улсын соёлын тэргүүний ажилласан Дамжин Цэвэний Эрдэнэ нот гэдэг ерөөлж магтаалч байна. Та аль төрөлд нь ямар бүтээлээр оролцож байна? За би ерөөл магтаал айлын оролцож байна да. Үзүүлбэр үзүүлсэн үү та? Үзүүлбэр үзүүлчихсэн үү? Одоо магтаал гарах гээд ерөөл. За одоо яг гарах гээд тайсныхаар нэрээ сонсоод ирсэн байгаа юм байна те. За танд амжилт хүсье. Өөр улсын аймгийн чанартай ямар тэмцээн уралдаанд оролцож байсан бэ? Тэрнийхээ талаар нэг товчхон ярихгүй юу? За баярлалаа. Би ч одоо улсын ерөөлж магтаал систем уралдаанд 2 дахиж оролцсон. Тусгай байрын шагналтай Таван Жамбалгай нэрмжт Энтэй аймагт болсон улсын ерөөлж магтаалчтай уралдаанд оролцлоо. Өмнө гоёд болсон Оргогой нэрмжт уралдаанд. За тэгээ өмнө нь болсон ерөөлж магтаалын 7 дугаар уралдаан, 9 дугаар уралдаан гэж оролцсон. Бас өөрийнхөө хэмжээнд амжилттай оролцсон да. За соёлынхаа онд энэ сайхан өвийг уламжлах гэж бас сонирхон энэхүү уралдаанд оролцож байгаа хүүхэд залуучуудад та бас хандаж нэг сайхан уриалга зөвлөмж хайлахгүй юу? За би энд оролцож байгаа гэхэд одоо манайхаас гэхэд миний ачгүй зээх ахын хоёр оролцож байна. Тэгээд нийт одоо энэ оролцож байгаа залуу хойч уян минь одоо нэг сайхан өрөөдийг одоо олон хүний өрөөдөөс нэг өрөө сайхан өрөө бүтэн юунаар нь сайхан чэжиж яг өөрийн болгоод тэгээд дараатаа уламжилж өөрснөө зохиож ингэж суурч энэ сайхан өв соёлоо байнга хадгалж явах хэрэгтэй юм шүү дээ. За баярлалаа танд амжилт хүсье. За Монголын бит хүсье. За би Уранга аймгийн Үлзий Сүрэнгуй орж байна. За би ингээд Ерөөлж магтаалчдын аймгийн анх дугаар уралдаанд 4 насны ангиллаар ерөөл магтаалын төрөлд давхардсан тоогоор 66 өвлөн уламжлагч нар оролцлоо. Ерөөлийн төрөлд 8-аас 12 насны ангилалд ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн сурагч Шин Жаргал, Инх Зоригт, Очир Дагин, Амгалан Баатар 13-аас 17 насны ангилалд ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн сурагч Бүжин Лам, Насан Чимэг, Ариун Заяа, Батүлзий сумаас оролцогч Маргад Эрдэнэ 18-аас 39 насны ангилалд 12 сумаас оролцогч Үн Болд, Санд сумаас оролцогч Баяр Мандах 40-оос дээш насны ангилалд 12 сумаас оролцогч Эрдэнэ Бат, Харойрын сумаас оролцогч Эрдэнэ Хүү, 39 сумаас оролцогч Пансан, Баянгол сумаас оролцогч Батбаатар нар шагналт байранд шалгарлаа. Магтаалын төрөлд 8-аас 12 насны ангилалд Санд сумаас оролцогч Идэр Жавхлан, Үлзий сумаас оролцогч Ууган Баяр, 9 сумаас оролцогч Баасан Цэрэн, Баянгол сумаас оролцогч Бунд Хорол, 13-аас 17 насны ангилалд Батүлзий сумаас оролцогч Маргад Эрдэнэ, Батүлзий сумаас оролцогч Балжин Ям, Тогтох Сүрэн, 18-аас 39 насны ангилалд Санд сумаас оролцогч Баяр Мандах, 40-оос дээш насны ангилалд Харойрын сумаас оролцогч Пөрөв, Харойрын сумаас оролцогч Эрдэнэ Хүү, 9 сумаас оролцогч Палан Банд, 12 сумаас оролцогч Дулам. Үсэг ирээдүйтэй ерөөлчөөр ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн сурагч Шин Жаргал, бэлэн цэцлэх номинацид Үлзий цумын өвлөн уламжлагч Дорж нар шалгарлаа. За ихөө ерөөс магтаалчдын аймгийн анх дугаар уралдаан маань энэ төрөлд өдөрлөж байна. Тэр 3 дугаар байрыг Ариун Заяа, 1 дугаарыг Насан Чимэг, тэргүүн байрыг Бүжин Лам. За Бүжин Ламын загварыг англи багш нь гаргадаг авч байна. За 5 дугаар сургуулийн 9 байрын зурагч Бүжин Лам 13 насны
ерөөлийн дөрвөн байрыг эзэлсэн байна. За тусгалтын зохион байгуулахад хамтран ажилласан Өвөрхөн аймгийн морин спорт уяачдын албанд за өдөр боломжлогч манай Пансан гайн тусгалтын зохион байгуулахад 1 сая төгрөгийн ханд өргөсөн. За өдөр боломжлогч Лүндэй Жансунган энэ уралдааныг дэмжиж 1 сая төгрөгийн ханд өргөсөн. Та өөрийгөө танилцуулахгүй. За би Баянгол сумын Харьяат Батбаатар гэдэг хүн байна. Энэ ерөөл магтаалчдын уралдаанд ирчээд ингээд ерөөл магтаал айлын ажиллаж байгаа. Ямар уралдаан тэмцээнд орсон? Амжилттай байсан та. За би чинь 12 онд ардын урлагийн их наадам гэж болсон. Тэнд орж тэргүүн байрыг эзэлж байсан. Хэнтэй аймагт улсын ерөөл магтаалчдын уралдаанд орж мөн 3 дугаар байранд энэ жил өмнө говьтулсан ерөөл магтаалчдын уралдаанд 2 дугаар байранд орсон. Яг хөө тэгээд өөрийнхөө чадал чинээгээр ингээд оролцож явдсан юм аа. Энэ оролцож байгаагийн ихэнх энэ бие басны хүнийг дурдж хэлмээр санагдаж байна. Манай Өвөрхөн аймгийн Баян улс сумын Харьяат ардын ерөөлч Сэрэн Дулам гэж нагуу ерөөлч хүн байсан юм. За энэ хүн нэгэн багаасаа хард сонсож тэрэн шиг ерөөдөг болох юмсан гэж хичээж мэрийж байсан. Тэр хүний ийм сайхан хатаг нь 68 онд тэр соёлын сая Туван гэдэг хүн бүр зориудаар өгсөн ийм 9 дохой ийм сайхан хатаг. Энийг одоо би авч байгаа ийм хүн байгаамаа. Тийм энэ чинь 68 оны хатаг гэхэд одоо нэлээд урт хугацаатай болсон ийм самбай хатаг. Тийм. Тэгээ энэндээ их бахархаж ер нь энийг нэг дөрвөлжтэй даваар чи нэг дөнгөй толгойч дүүрэн бэлэгдэн бэлтэй үг хэлдэм болоо гэж би хадгандаа их баярлж явдсан шүү дээ. За нэг Өвөрхөн аймгийн Хайрхан Улаан сумын Харьяат ерөөлч магтаалч аймгийн мөр хөх золлооч Хамболтын мөнүүлдэг гэдэг. Өнөөдөр манай Өвөрхөн аймагт ерөөлч магтаалчдын анх дахь уралдаан зохион байгуулагдаж байна. Энэхүү уралдааны зохион байгуулах гэж соёл урлагийн газрынхан маань 3 жилийн өмнөөс ярьж бодлогын хүрээнд тодорхой ажлуудыг хэрэгжүүлснээр өнөөдөр амжилттай болоод ингээд бид өнөөдөр нутагт анхныхаа уралдааны зохион байгуулж байна. Өөрийнхөө одоо оролцож ирсэн томоохон уралдаануудаас ямар шагнал авснаа төвч. За 2022 онд Хинтэй аймаг зохион байгуулагдсан Авган жамбал усны нэрмжид улсын ерөөлт магтаалчдын уралдаанд ерөөлийн төрөлд тусгай байр морь бүхэл солоочийн төрөлд 2 дугаараар эзэлж байлаа. За мөн 24 оны 4 сард өмнө говь зохион байгуулагдсан Оргоо нэрмжид ерөөлт магтаалчдын уралдаанд магтаалын төрөлд тусгай байр эзэлсэн байна. За тэгээд олон ёстой үндэсний нүүлч Монгол фестивалд Өвөрхөн аймгийн төлөөлж 2 удаа оролцсон байна. За энэ мэтчлэн тэгээд олон уралдаан тэмцээнийг таажуулахаар байна да. За өвлөн уламжлуулахаар зорж яваа хэдэн шавьтай бэ? За өвлөн уламжлуулахаар нийт 4 төчилдээ шавь сургалтаар хичээлүүлж байна. Одоогоор нийтдээ 430 гаруй шав бэлтгэжсэн. Өнөөдөр 40 гаруй шав анжаа сойчсон. Өөрөө уралдах гэхээс илүүтэй хүүхдүүдэд уралдуулаад тэгээд байж байна да. За маш баярлалаа. За би Өвөрхөн аймгийн Үлзий цомын үндэсний бүхэн аймгийн дэд суул дорж гэж байна. Энэ ерөөл магтаалчдын анх дахь уралдаанд оролцож байна. Амжилттай сарлаа. Магтаалын төрөлд оролцлоо. 5 шуумал сүргийн магтаалаар оролцлоо. За та өөрийнхөө магтаалын төрлөөс богинохон бас нэг уншчихгүй. За адууны магтаалаас нь явъя да. За аавын хүүгийн унаа болсон ардын наадмын чимийг болсон ац химрийнхэн тэнгэр болсон адуун сүргэн гэвэл хөвөрлөн дэлэлсэн адуунууд хөрвүнэлэх унгнууд хөгшин залуу бөөмөрд уйдаг хурдан хөлгүүд уурах цаймардууд агтлан хөнгөлсөн үрээнүүд авхаалж цэрэгдэн байдас дөө шин сайтай гөөнүү шинээр сургасан дагнууд эдвэ бүгдэн нээлээд эрийн хиймэр адуун сүргэн бүтддэг юм байна. Эмнэг дашигныг нь сургаж бай эдлэгийн унлага үзүүлж бай зарим нэгэн мордныхоо зан явдлаас нь хэлвэл сэтгэл сэргэн малхалсан сэгсрэн зай жороолсон хазаар дарн тэмүүлсэн халин дарн докторсон хатрин эргэж арилцсан хаттай газар гантай юм шиг харанхуй шин дэнлүүтэй юм шиг хазаар булаа магсамч би буруу зүвгүй номхонч би бүлгэн самнах хэрэгцээж би. Өвөрхөн аймгийн Богд сумын 4 дугааргийн малч Агваны Лундаа Жадсан гэдэг хүн байна. Тэгээ энэ Өвөрхөн аймгийнхаа ерөөл магтаалчдын анх дугаар наадмыг зохион байгуулахад оролцлоо. Тэгээд энэ сайхан наадам уламжлагдаж энэ жилээс хойш одоо явах юм байна. Тэгээ энэ наадамд одоо
манай аймгийн соёл урлагийн газар хамт олон ачаал бодол өгч зохиосон хувийн зүгээс их баярлалыг талархаж бас нэг бяцхан ханд өгч оролцлоо. За энэ аймгийн анх дахь уралдаа энэ жил зохион байгуулагдлаа. Хойтонгоос эхлээд Монголын ерөөл магтаалчдын төв манай аймгийнхан хамтраад энэ улсын уралдаан зохион байгуулах байх гэж би итгэж найдаж байна. Өврийн сайхан хангайхан өвлөн уламжлагч та бүхэн минь энэ өв соёлоо дээдлэж ерөөл магтаал их хэлд сурч оролцоорой гэж хэлье.